Европын ноён нуруу эдийн засгийн суурь Герман улс. За Герман улсын шинэ эдийн засгийн мэдээлэлүүд нь гараад ирсэн. Тэгээд тэрний тухай ярихаас өмнө хэдүүлээ миний зүгээс хамгийн мундаг эдийн засагчийн нэг нь Milton Friedman-ийн үгийг эхлээд сонсцгоё. Тэгээд Германы эдийн засгийн тухай жоохон буу халцгаая. Keep your eye on one thing and one thing only, how much government is spending. Нэг юм дээрээ төвлөр. Тэ? Нэг юмыг харчээ. Тэр юу юм бэ гэх юм бол засгийн газрын зарлага. Because that's the Төсвийн зарлага. true tax. Every budget is balanced. Тэгээд тэр зарлага чамд юу үзүүлэх юм бэ гэх юм бол чиний бодит татварын зардал. Чамаас авж байгаа татварын хувь, эдийн засгаас авж байгаа, хувийн хвшлээс авж байгаа, ажил хийж байгаа хүмүүсээс авж байгаа татварыг тэр илэрхийлнэ. There is no such thing as an unbalanced federal budget. You're paying for it. Тэгэд тэдсүргүү алдгалтай төсвийн төсөв гэсэн юм байхгүй. Тэ? Үргэлж тэнцвэртэй. Яг гэх юм бол эцээсээ чи төлнө. If you're not paying for it through it in the form of explicit taxes, you're paying for it indirectly in the form of inflation or in the form of borrowing. За. Тэгээд алдгалтай төсөв юм бол заяа зөрүүгийн чи төлнө. Яаж төлөх юм бэ гэх юм бол нэг бол инфляц, нэг бол засгийн газар тэ үр тавь. Тэр үрийг тэгээд эргүүлээ хин төлөх юм бэ гэх юм бол дахиад чи бид хоёр төлнө. The thing you should keep your eye on is what government spends. За. Энд дээр нэмж хэлэх ёстой юм юу юм бэ гэх юм бол засгийн газрын орлого хэд байгаа юм бэ? Тэгээд нэмээд засгийн газар хувийн хвшлийг дэмжиж байгаа юм уу? Хувийн хвшлийн орлогыг дээшлүүлж байгаа юм уу? Эдийн засгаа хөгжүүлж байгаа юм уу? Ард түмний орлогыг дээшлүүлж байгаа юм уу? Компаниудыг илүү ашигтай ажиллуулж байгаа юм уу? Эсвэл эсэргээр. За. Одоо Германы тухай ярьсны дараа та өөрөө дүгнэлт хийгээрэй заяа. За. Was ich viel interessanter finde, auch während des Wahlkampfes und 4 жилийн өмнө Alice Weidel AfD-гийн өдөртөгч намын дарга одоо юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ телевизийн нэг нэвтрүүлэг дээр юу ярьсан бэ гэх юм бол 4 жилийн өмнөх эдийн засгийн төлөвлөгөөний тухай ярьж ирсэн. auch heute Abend, dass beispielsweise die Grünen, die hier eine Klimaregierung anstreben, hier zu der Mitte, zu der politischen Mitte in Deutschland stilisiert wird. Also wenn wir Манай домог Baerbock-т бас сууж байна тий. Тэгээ юу хэлж байгаа юм бэ гэх юм бол би юу гайхаж байгаа юм бэ гэх юм бол бидний дунд тий ногоо намын тэргүүн сууж байна. Ногоо намын тэргүүн юу хэлж байна гэх юм бол юуны араас нь явж байгаа юм бэ гэвэл тий ногоо эдийн засгийн араас нь явж байгаа. За тэгээ гайхалтай юм юу юм бэ гэх юм бол тэр ногоо эдийн засаг сэргээх эрчим хүч, үнэтэй эрчим хүч тий Германы масс дэмжиж байгаа гинэ. Ард түмэн тэрчтэй ногоо намыг дэмжиж байгаа гэсэн жүжиг тоглож байна. Тэрийг би гайхаж байна. jetzt mittlerweile schon so weit sind, die Grünen als Koalitionspartner überhaupt anzudenken, dann kann ich einfach nur sagen, gute Nacht, Industriestandort Bundesrepublik Deutschland. За тэгээ ногоо нам эдний эдийн засгийн бодлого дараагийн төр засгийн суурь нь болоод ирэх юм бол би юу хэлэх ёстой юм бэ гэх юм бол баяртай. Юунд баяртай хэлэх ёстой юм бэ гэх юм бол Германы аж үйлдвэрлэлийн салбар, Германы үйлдвэрлэлийн салбар, German Manufacturing, Audi, Volkswagen гэх мэтчлээ. Ich denke mal, in 4 Jahren, wenn wir uns hier wiedersehen, werden die Verhältnisse ganz, ganz anders liegen. За тэгээ хэдүүлээ 4 жилийн дараа эргүүл уулзахдаа энэ телевизээр чуулган дээр хаа нэгэн газар ашаал өөр юм гарч ирэх байхаа. Бидний яриа өөрчлөгдөнө. За 4 жилийн өмнө одоо 4 жил өнгөрцөн Alice Weidel-ийн зөв байсан уу, ногоо намын буруу байсан уу, эдийн засгийнхан бодлого нь зөв үгүй юу хэдүүлээ одоо хамт харцгаая. За Tagesschau шоу гэсэн одоо Монголын MNB гэх юм уу да. Тэгээ дөнгөж сая юу бичиж байна гэвэл одоо 4 сарын 22-нд Warum so viele Firmen in Deutschland pleite gehen. За ягаад ийм олон компаниуд Германд дампуураад байгаа юм бэ? Тэ. За тэгээд эдийн засаг дотор маш олон аларм, сигнал, улаан гэрэл асж байгаа. Тэгээ маш олон компаниуд дампуурлаа зарлж байгаа. Энэ бол тэ зах зээл дээр болж байгаа эрүүл процесс юм уу? Эсвэл Герман улс тэ компаниуд оршин тогтох, ашигтай ажиллах тэ орн байхаа болж байгаа юм гэж асууж байна. За тэгээ энэ дотор юу хэлж байгаа юм бэ гэх юм бол тэ нэгдүгээрт хүн хүч дутж байгаа. Хоёрдугаарт барааны үртэг нэмэгдэж байгаа, инфляц нэмэгдэж байгаа.
татвар нэмэгдэж байгаа. Нэмээд тий боловсролын салбар ажилласаа хийхгүй байгаа, улс төр сайн ажиллаа хийхгүй байгаа, эрчим хүчний өртөг өндөр байгаа гэж байна. За тэгээ энд юу ярьж байна гэх юм бол нэг цонхны үйлдвэрлэгч компаниг жишээ авч үзэж байгаа. Тэд нар юу хийж байгаа юм бэ гэх юм бол одоо 6 сарын сүүлээр хаалга үдээ нээж байгаа. Окей? Тэгээ энэгээр дамжуулаад юу болж байна гэх юм бол ойролцоо нэг 1000 хүн ажил байр алдчихж байгаа. Зүгээр нэг жижигхэн хувийн хэвшлийн компаниг жишээ аваад үзсэн. За. Тэгээ структур кризис гэж юм. Ерөнхийдөө Герман улсын эдийн засгийн араанууд нь ерөөсөө явахгүй байна. Зохион байгуулалт нь буруу гэж юм. За эхний хүнд цохилт юу байсан бэ гэх юм бол коронагийн кризис гэж байгаа. Энэгээр дамжуулаад үр нэмэгдсэн, инфляц нэмэгдсэн, хангамжийн сүлжээ доголдсон. Тэгээ машины үйлдвэрлэгчдэд ханган нийлүүлдэг компаниуд ч гэсэн хүнд байдалд орж байгаа. За тэгээд Wirtschaft wartet weiter auf Zeitenwende. Хувийн хэвшил юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол хувьсгал хүлээж байгаа. Өөрчлөлт хүлээж байгаа. Маш олон жил хүлээж байгаа. Өөрчлөлт нь ирсэн. Nord Stream pipeline байхгүй, цөмийн атомын цахилгаан станц байхгүй, цахилгааны өртөг, дулааны өртөг 1 юм уу, 2 юм уу, 3 нугарсан. Янз бүрийн хэвийн хэвшлийн холбоонууд нь бүр ингээд аларм бид нэр ингээд дампуурлаа бизнесийн орчин хог байна гэсэн ч улс төр сонссон юм тоосон юм байхгүй. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад үсдэг юм? Эдийн засаг яагаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idrotsik.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгээ айгүй олон компаниуд дампуурж байгаа юм чинь дуудлага худалдаагаараа тэдний хөрөнгө гих мэдчлэн ингээд зарчдаг. Татврын өөрийг хураагаад авчдаг. Тэнд бүр ингээд бужигнж байгаа гэж юм заяа. За тэгээ хамгийн сүүлд юу хэлж байна гэх юм бол kommt das schlimmste erst noch. Хамгийн хүнд үе. Тэ одоо л ирж байгаа юм. За тэгээ тээврийн компани гэж юм. Барилгын компаниуд гэж юм. Бүгдээрээ ерөөхдөө итгэл муутай. Бүгдээрээ бүсээ чангалж байгаа хэрнээ гэрэлгээ ерөөс харагдахгүй байна. За өчтөр энэ мэдээлэл гарсан. Юу юм бэ гэх юм бол нэг маш том машины үйлдвэрлэл компани бас татан буугдаж байгаа. Ерөөхдөө салбараа хааж байгаа. Америкийн Ford компани Германд 4000 ажлын байр цогцож байгаа. Berlin hat. Die ganze Automobilindustrie ist in der ganzen Welt, in Europa, ganz besonders in Deutschland in der Krise, uns trifft diese За дэлхийд аяар ерөөхдөө машины үйлдвэрлэлийн салбар кризис дотор явж байгаа. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол эдийн засаг муу, хүмүүсийн худалдаа авах чадвар муу, хүмүүс шинэ машин худалдаж авахгүй, за нэмээд хятадууд энэ цахилгаан батарейтай машины зах зээл дээр хувьсгал бий болгож байгаа. Тэд нар бол бүр амар алдсаж байгаа. BYD жишээлбэл дүнгиж саяхан өнгөрсөн сард юу хийсэн бэ гэх юм бол ер нь нийт машиныхаа үртгийг зарж байгаа үртгийг 20-30% буулгасан. Окей. За Stellung zur Elektromobilität sehr, sehr hart. Die Rahmenbedingungen sind nicht mehr da, die Nachfrage ist nicht mehr da, die Kosten sind sehr hoch und wir müssen jetzt anpassen und deshalb eben europaweit 4000 Stellen abbauen und davon 2900 in Deutschland. За тэгээд Ford компани өдөртөгч юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Монголд бол Германд бол эрэлтэн байхгүй юм байна. Тэ? Технологийн суурь байхгүй, зарлууд амар өндөр байгаа юм байна. Тэгээд энэ цахилгаан машин дээр бид нар бол хятадууд шиг хурдан хөдөлж чадахгүй юм байна. Тийм учраас бид нар Европ даяар 4000 ажлын байр хасж байгаа. Тэрнээсээ 2900 Германд. Ja, Ford Europa hat uns heute vorgestellt, 4000 Arbeitsplätze in Europa abzubauen, davon alleine 2900 hier an den beiden Kölner Standorten. Das ist natürlich eine massive Zahl, die die Belegschaft höchst verunsichert. Тэгээд Köln хотод юу болж байгаа юм бэ гэх юм бол тэнд үйлдвэрээ хааж байгаа. Тэгээд үйлдвэрлэлийн холбоонууд, үйлдвэрлэлийн хэвлэлүүд тэгээд улс төр сандраа дуусж байгаа. Oh my god, юу болоод байгаа юм бэ? Хэн харвас. За тэгээд түүхэнд анх удаа Volkswagen компани Герман улсад үйлдвэрээ татан буугдаж байгаа.
цомгтол хийж байгаа. Бүр 3 үйлдвэр хаах гэж байгаа. Хинлүү зархаад байгаа юм бэ гэх юм бол хятадууд зарах. Тэгээ Ford 2900 ажлын байр Германд, Volkswagen 30,000. Окей. Тэгээ 30,000 ажлын байрын цаана ойролцоогоо 100,000 хүн байгаа. Тэ? 120,000 ч байж магадгүй. Тэгээд тэр 100,000 хүмүүсийн ард бас дахиад тэтгэвэр авдаг хүмүүс байгаа. Тэ? Төрийн ажлын албан хаагч нар байгаа, багш нар байгаа, тэтгэвэр авдаг хүмүүс байгаа, хүүхдүүд байгаа, эхнэрүүд байгаа, нөхрүүд байгаа, бүгд тэр байх. ZF компани бас маш том ханган нийлүүлэгч компани, Тормос гэх мэт шин өрөөл, суудал, янз гэрэл мэрэл бүгдийг нийлүүлдэг машины, тий, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг бас хэдэн мянган ажлын байрыг цомгцож байгаа. Das ist keine schöne Nachricht. Ich verstehe, das ist auch keine schöne Zeit für diese Nachricht. Aber wir müssen was tun, damit wir hier profitabel sind. Энэ бол сайн мэдээлэл биш ээ. Би муу мэдээлэл хүргэж байгаа. Гэхдээ бид нар яах ёстой юм бэ гэх юм бол бид нар ашигтай ажиллах ёстой. Алдгалтай байнг гэж байхгүй. Ford компани бас Америкт ерөөхдөө маш хэцүү байдалд орсон байна. За, экспертүүд юу хэлж байна гэх юм бол индустри, de-industrialization юу юм бэ гэх юм бол ач үйлдвэрлэл Германд байхгүй болж байгаа. Үйлдвэрлэгч орн байха болж эхэлж байна. Тэгээд яагаад вэ гэх юм бол засгийн газрын бодлого. Nord Stream бөмбөгт. Nord Stream 2 хаачи. Путин дайсан. Нүүрс хэрэггүй. Тэ хямдхан эрчмөж үгүй. Сэргийх эрчмөж 3 дахин үнэтэй. Yes. За тэгээд үйлдвэрлэлийн эвлэлүүд тэмцэн гэж байна. Юутай тэмцэх юм? Алдгалтай компаниас одоо юу булгаад авах вэ, тэ? Германы бас нэг амар ядаргаатай юм бол юу юм бэ гэх юм бол энэ үйлдвэрлэлийн эвлэлүүд. Wir haben die Sozialpartnerschaft bisher so gelebt, wie sie auch gelebt werden sollte. Den einseitigen Bruch und heute mit dieser massiven Zahl für Köln sozusagen, diesen uns vorzuschlagen, den kann man nicht für gut heißen. Da werden wir erbitterten Kampf leisten. Тэгээд ерөнхийдөө алдгалтай дампуурж байгаа компанитай тэмцэн гинэ. Тэ. Окей. За тэгэхээр хэдэн жоохон статистик харцгаая. Энэ юу юм бэ гэх юм бол Герман улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн. За та анзаарч байгаа юм бол 2018 он хүртэл явдаг замаараа явж исэн. За 2019-20 он хүртэл юу болж исэн бэ гэх юм бол Оросоос газ нефтэ хямдхан авдаг байсан. Улс төр дайны санхүүжил хийгээгүй, тэнэгтэж үзээгүй. Ерөнхийдөө яг сайхан трендээр явж исэн. За ковид гараад ирээд бүх улс төрч тий хөл хорой бла 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 жижиг бизнесууд татан буун татвар нэмэн мөнгө хэвлэн үр тавина инфляц. За эдийн засаг нуурсан. Тэгээд эдийн засаг буцаага босоод ирсэн чинь за одоо юу их вэ гэх юм бол за Путинтэй алдсан дөө. За тэгээ юу болсон бэ гэх юм бол Путинд хориг тавьсан. Оросуудад хориг тавьсан. Газ нефт худалдаж авахаа болсон. Тэгээ юу хийж ийна гэх юм бол Америкчуудаас газа 2-3 дахин үнэтэй авч байгаа. Катараас 2-3 дахин үнэтэй газ авч байгаа. Оросын нефтийг энэтхгээс дамжуулан худалдаж авч байгаа 2 дахин үнэтэйгээр. За тэгэл ийм гамшиг гарч байгаа. За эндээс юу харагдж байна гэх юм бол Германы эдийн засаг бодиттой за 2019 оноос хойш 0 өсөлт. За. Энэ жижиглэнгийн борлуулалт. Окей. 2019 оноос бараг өсөөгүй. За энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол real retail sales. За энэ дотор инфляцийг арилжих юм бол энэ бас ерөөхдөө хасахтай. За энэ хамгийн чухал. Энэ ер нь Европын нуруу, нухс, суурь, фундамент, Германы зүрх уушиг илэг үйлдвэрлэл, нийт үйлдвэрлэл. За эндээс юу арах боломжтой бэ гэх юм бол ковидаас өмнө муудаад эхэлсэн байсан. Яг гэвэл ковидаас өмнө тий Оросоос хямдхан газ авахаа багасгаад хямдхан цахилгаан үйлдвэрлэдэг тий цахилгаан станцуудаа хаасан, нүүрсний цахилгаан станцуудаа хаасан, атомын цахилгаан станцуудаа дэлбэлээл, нураагаал татан буухлахсан. Ковид гараад ирлээ бам үйлдвэрлэл бүр 0 болж байгаа. За тэгээд Европын энэ дуракууд юу хийжийнэ гэх юм бол аж үйлдвэрлэлийн индекс ингээ харах юм бол тий 2010 оны түвшинд одоо явж байгаа. Тэгээ өнгөрсөн тий 6 жилийн хугацаанд Германы улс төрч юу хийж амжуулж чадсан бэ гэх юм бол үйлдвэрлэлийнхаа сектора 2009 оны статус руу буцаага тавьсан. Тэгээ энэ дүнгиж эхэлж байгаа.
Энэ нэмэгдэж байгаа. Одоо бүр унаад эхэлсэн заяа харж байгаарай. За тэгээ энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол өмнө энэ график бас үзүүлж ирсэн. Энэ доор улаан юу юм бэ гэх юм бол энэ юу харуулж байгаа юм бэ гэх юм бол Герман улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэл хаанаас гарч байгаа юм бэ? Окей. Бор хөрөн өнгө бол нүрс, улаан нь бол атомын цахилгаан станц. Атомын цахилгаан станц байхгүй. Нүрс багасж байгаа. Салхи, нар, бла 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 бла. Тэгээд цахилгааны үйлдвэрлэл заяа. Аль төвшөнд очсон байгаа юм бэ гэх юм бол 1080-ад оны төвшөнд цахилгааны үйлдвэрлэл очсон байгаа. Тэгээ энэс юу харагдаж байгаа юм бэ? Герман улсад дата центр байхгүй. Герман улсад химэл оюуханы суурь болохгүй. Дараагийн аж үйлдвэрлэлийн хувьсгал Германыг зүгээр өнгөрөө явчихна. Яагаад гэх юм бол тэнд хэмд өртөхтэй эрчим хүч цахилгаан юусэн байхгүй. За. Тэ харин яг адилхан зураг харж байна энэ үйлдвэрлэл. За, гэхдээ юу нэмэгдсэн бэ гэх юм бол засгийн газрын паразитуудын хэрэглээ. Энэ үзүүлж байгаа юм бэ гэх юм бол тэ засгийн газар хэдэн тэрбум евро идэж ууж байгаа юм бэ? 2020 оноос одоо та харж байгаа бол 2020 онд Герман улсын засгийн газар ойролцоо 166 тэрбум евро ард түмнээс хувийн хвшлээс сороод авчдаг байсан паразит магаар. За, гэхдээ энэ одоо хаа үрсэн бэ гэх юм бол 185 тэрбум евро руу. Энэ 2020 оны хагас жилийн байдлаар шүү. 2025 оны статистик бүр амар. Окей. Хувийн хвшил өсөөгөө. Ард түмний цалин өсөөгөө. Тэдний орлого ерөөсөө субботник хийсэн. Гэхдээ юу өссөн бэ гэх юм бол татварын дарамт нэмэгдсэн. За энэ бүр сонирхолтой график заяа. Та ингээ ойртож хараарай. Энэ график дээр юу харж байгаа юм бэ гэх юм бол кризис эсвэл эдийн засгийн бүүм жилүүд. Кризисийн жилүүд улаан өнгөтэй. Тэ эдийн засгийн өсөлтийн жилүүд цэнхэр өнгөтэй. За 2008 оны дэлхийд даяар болж исэн санхүү эдийн засгийн хямрал улаан болгосон тэ. Та харж байгаа бол ингээд энэ horizontal line энэ босоо зураас юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол нөгөө секторууд заяа секторууд. За тэгээд бараг тэр чтэй эдийн засгийн улаан. За тэгэхээр 2008 оны эдийн засгийн хямрал дуусныхаа дараа нэг гой цэнхэр үе ирсэн. За цэнхэр үе дуусаад нөгөө Европын үрийн кризис болж исэн. Грек улс, Португал улс, Ирланд улс гэх мэт ерөнхийдөө дампуурлын ирмэн дээр байсан. Гэхдээ эдийн засаг тэр чтэй улаан болоогүй. За тэгээ юу болж исэн бэ гэх юм бол 2012 оноос ахуулаад 2018 19 он хүртэл ер нь эдийн засгийн бүүм болж исэн. Берлин хот, Мюнхен хот, Франкфурт хот, Хамбург хот үл хөдлөх түрээс мөрөөсөө орлого өсөд хүмүүс ерөөхдөө сайхан амьдарч исэн. За тэгээ корона эхэлсэн чи улаан. Тэгээд тэ Путин манай дайсан Nord Stream pipeline боли одоо зүгээр 1 2 3 4 жил дараалан улаан. За. Тэгээ энэ хамгийн гоё статистик. Ганц нэг гоё статистик. Юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ нөгөө тэ ерөнхийлөгч нар 2008 оноос тэ хин ирэх барьж байгаа тэ улс төрийн байдал. За. Ард түмний итгэл. Нэгдүгээрт ерөнхийлөгчийн итгэл тэ ерөнхийдөө нэлээд өндөр байдаг байсан. Нуу даалмал 80% хооронд явдаг байсан. Одоо 61% руу буурсан. Ягаад ерөнхийлөгч ийм нэр хүн дээр ундгүй юм бэ гэх юм бол Герман улсын ерөнхийлөгч функц баг байхгүй. За яа. Окей. За гэхдээ сонирхолтой юм нь энэ улаан тэ пинк саарл өнгө нь юу юм бэ гэх юм бол увуу улаан нь юу юм бэ гэх юм бол засгийн газрын итгэл. Тэ энэ 2020-21 онд бол оргил цэг дээр байсан. Ойролцоо Герман улсын 60% засгийн газарт итгэдэг байсан. Тэ одоо хэд хүрсэн байгаа юм бэ гэх юм бол энэ 2025 оны байдлаар тэ 22% руу буурсан. За Бундесканцлер. Герман улсын ерөнхий сайд гэсэн үг. Тэнд хэдэн хувь итгэж байгаа юм бэ гэх юм бол 22%. Бундестаг юу юм бэ гэх юм бол одоо их хурл манай 76 эсвэл 126 илүү. Герман улсад 34. Энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ улс төрчид ард түмний хүслийг ерөөсө биелүүлэхгүй байгаа. Ард түмний эсрэг үйлдэл хийгээд байгаа. Улсаа дампууруулж байгаа. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ германчууд зовлон дуртай юм шиг байх шиг байна. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн сонгуулаараа AfD намыг сонгоогүй энэ гамшигыг бий болгосон дуракуудыг дахиад сонгоцсон. За гэхдээ тий юу болох юм бэ гэх юм бол энэ итгэл нь буурч байгаа. Ирэх 2-3 жилийн дараа бүр буурна.
Окей. За тэгээ сонирхолтой юм юу болоод ирэх юм бэ гэх юм бол энэ Nord Stream pipeline буруу байсан байна гэсэн дүгнэлт гараад ирнэ. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол хизээ нэгэн цагт Зеленский хулгайчин хийсэн бузар, лойр бүх юм ил болно. Заяа. Тэгээ Герман улс төрч юу гэж хэлэх юм бэ гэх юм бол oh my god. Арт түмэн минь ээ. Та нарын зовлонгийн хин үүсгэсэн бэ гэх юм бол Украинчууд үүсгэсэн. Тэд нар манай пайплайныг яасан. Ба гэл яриад эхлэн заяа. За тэгээ Зеленскийг зүгээр хайчин, Украиныг хайчин, хуучин намууд нь хог болно. Тэгээ шинээр гарч байгаа улс төрч юу хэлэх юм бэ гэх юм бол Америкчууд биднийг алсан, Европчууд НАТО биднийг будаа болгосон, Оросууд биднийг бас нөлөөлсөн, бид нар Украинчуудаараа тархиа угаалгасан тиймэрхүү юм яриад. Тэгээ магадгүй буцаага цөмийн цахилгаан станцуудаа нээж магадлал өндөртэй, нүүрсний цахилгаан станцуудаа нээх магадaltaй. Тэгээд Герман эдийн засаг хизээ эргүүлээд хөл дээр босч ирэх юм бэ гэвэл айгүй ойлгомжтой. Путинээс нефт аваад эхлэх юм бол Герман улсын эдийн засаг буцаагаад босч ирнэ. За тэгээ энийг ойлгосон улс төрч одоохондоо Германд байхгүй болохоор энэ улам доошоо юм эдийн засаг улам хэцүү болно. Тэгээ Германд амьдарч байгаа хүмүүс бүсээ чангалаарай, мөнгө хөрвдуулаарай, тодорхой хэмжээгээр долларын хөрөнгө олт хийгээрэй. Энэ ирэх 2-3 жилийн дотор сайжрахгүй ерөөхдөө арт түмэн сэрээд энэ AfD нам юм уу? Энэ уламжлалт намуудыг хөөгөө гаргасныхаа дараа Герман улсын эдийн засаг буцаагаад босч ирнэ. Хайрын улс.